Сан байцгаана уу та бүхэнд олон улсын өндөрлөл болсон үйл явдлыг томилон хүргэе. Оросын холбооны улс Украины эрчим хүчний дэд бүтц рүү бөмбөгдөлт хийсэн байгаа. За үүнтэй холбогдуулан Оросын холбооны улсын энэхүү давталгаатай холбогдуулан тус улсын өвөл нийлээд хүнд болж болцшгүй гэдгийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны зүгээс мэдэгдэж байна. За Европ Ньюс агентлагт мэдээлэл өгөхдөө энэхүү мэдээллийг онцлож мэдэгдсэн байна. За тус банкны ерөнхийлөгч Ордел Рено Басо Европ Ньюс агентлагт ярихдаа Оросын холбооны улсын зүгээс 2022 оны 2 дугаар сараас эхлээ бүрэн хэмжээний товтлогоо эхлүүлж байгаа. За Украин бол үүнтэй холбогдуулан 4 дахь өвөлтөөгөө зоолох гэж байна. За энэхүү үед бол тус улсын халаалт дулааны улирал эхлэхээс өмнөх саруудад нь Европын холбооны зүгээс за тэр дундаа Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Украины өвлийг дэмжих их хэмжээний зээл тусламж үзүүлэх боломжтой гэж мэдэгдэж байна. За ингэхдээ тус улсын хувьд бол байгалийн нөөц ихтэй болохоор Украины төрийн өмчит байгалийн газрын тос нефтхийн компани болох Нафтогаз компанитай хамтран ажиллана гэж мэдгдсэн. За сүүлийн 7 хоногт Оросын холбооны улс Украины дэд бүтцэд Пуужин болон нисгэгчгүйн онгоцоор товтлогоо эрчимжүүлж байгаа. За энэхүү байдлаас үлдэн тус улсын өвөл нэлээд хүндрэх боломжтой гэж үзэж байгаа. За энэ цохилт нь Киев зэрэг хэд хэдэн бос нутгийг бол харанхуй давтуулж гэрэл цахилгаангүй байдалд хүргээд байгаа. За Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэхүү товтлогоотой холбогдуулан ихээхэн хачирхалтай зүйлүүд бол болж байна. За үүн дээр бол тус улсын зүгээс бас тооцоололтой ажиллаж байгаа гэж мэдгдсэн. За мөн тус улсын эрчим хүчний сайд тухайн халдлагын улмаас учирсан хохирлыг нөхөхийн тулд байгалийн хийн импортоо 30% нэмэгдүүлэхээр зорж байгаагаа мэдгдсэн байна. Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувьд банк аж үйлдвэр хувийн хөвшлийн бизнест төрөл бүрийн санхүүжилтийг олгодог байгууллага юм байна. За 1991 онд байгуулагдсан цагаас хойш Украинд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. За гэвч бол дайн эхлэмц хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж 2022 оны 2 дугаар сараас хойш Украинд нийтдээ 8.3 тэрбум евро олгосон ийм байдалтай байна. За мөн Украины хувьд мөнгө санхүүгийн аюулгүй байдал доктортой байдлыг нь хангахад Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас бол тусалж дэмждэг. За мөн банк эрчим хүчний доктортой байдлыг хангаж ажилладаг юм байна. За цаашдаа бол Оросын холбооны улсын товтлогоо явагцаар байх болон за тэр дундаа эрчим хүчний сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хангах тийм боломж бол байхгүй гэж үзэж байгаа учраас Украины дэд бүтцийг бол янзлах за дээрэс нь бол засах хамгаалах байр гарахаас эхлээд системийн төвлөрлийг сааруулах хүртэл хариу арга хэмжээнд шилжсэн ийм үйл ажиллагааг үр дүнтэй явуулна гэж үзэж байна. За энэ бол эрсдлийг төвлөрүүлэхээс зайлсхийх арга гэдгийг Европын сэргээн босголт банкны захирал Ордел Рено Басо мэдэгдэж байна. За мөн Оросын холбооны улс эрчим хүчний дэд бүтцэд рүү чиглүүлсэн товтлогоогоо үргэлжлүүлж байгааг онцлоод хэдхэн хоногийн өмнө Украины дэд бүтцэд хамгийн том халдлага үүссэн. За энэ бол шинэхэн сорилтыг учруулж байгаа гэж мэдэгдсэн. За Bloomberg-ийн мэдэгдэж байгаагаар 10 дугаар сарын 9-ний өдөр Украины Плотова Харьков мужид чиглэсэн халдлага үлдэгдсэн. За үүний улмаас тус улсын байгалийн хийн үйлдвэрлэлийн 60 орчим хувь нь гэмтэлт бол очирсан гэдгийг мэдээлсэн. Гэвч Украины албаныхан үүнийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа. За Нафтогаз компани гүйцэтгэх захирал Сергей Корцкий олон нийтийн сүлжээнд мэдэгдэхдээ энэ өвөл бол маш хүндрэн өргөн цар хүрээтэй дайн эхэлснээс хойш манай улсын байгалийн хийн дэд бүтцэд томоохон халдлага үүсэж байгаа. Энэхүү үед халаалтын оргил үе буюу 12 дугаар сарын сүүлээс 3 дугаар сар хүртэл Украинд дундаж температур нийтдээ тэгээс доош хэмээр бол буурдаг. За өвлийн улирал байшин сургууль эмнэлэг аж ахуйн нэгжүүдийг халаахад хамгийн багадаа 13.2 тэрбум шометр хий шаардлагатай гэж Украины Kyiv Independent сонин мэдэгдэж байгаа. За одоогийн байдлаар хийн дэд бүтц эвдэрсэн учраас Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Нафтогазд бол яаралтай хий импортлох санхүүжилтийг шинээр олгохоор болж байгаа юм байна. За тус банкны хувьд Украины дэмждэг орнуудын хамт бид хариу арга хэмжээгээ тодорхойлж тэргүүлэх чиглэлээс хамааран дэмжлэг үзүүлэхэд шуурхай ажиллах болно гэдгийг мэдэгдсэн. За мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас Украины дайны дараах сэргээн босголтод тууштай ажиллаж байгаа эдийн засгийн сэргээхэд жилбүр дунджаар 3 тэрбум евро зарцуулахаар төлөвлөж байгаа гэдгээ нэмж мэдэгдсэн. За энэхүү сэргээн босголт үйл ажиллагаа эхлэхээс өмнө урт хугацаанд инхтэй амь тогтоох шаардлагатай. За үүний дараагаас эхлээд хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой. За бодит сэргээн босголтын хувьд дайн эхлэхгүй гэдэгт бол тодорхой харагдаж байна. Харагдах ёстой. За үүний
үндсэн дээр бол сэргээн босголтын үйл ажиллагааг эхлэх боломжтой гэж мэдэгдсэн. За харин Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувьд 2014 онд Оросын холбооны улс Кремийг өөртөө нэгтгэснээс хойш Оросын холбооны улс ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй. 2022 оны 4-р сард тус банк Москвагийн Украинд хөрөнгөийл үлдэж байгааг дэмжсэн байдлыг харгалзан Беларуст бас их усүр олохгүй байхаар шийдвэрлсэн. За ингээд гал зогсоох урт хугацааны энхийн хэлэлцээр байгуулвал нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой гэж үзэж байгаа. За өөрөөр хэлбэл эдгээр орнуудтай дараа нь бол хамтын ажиллагаа өрнүүлэх боломж нэгдэн. За хамгийн гол нь Украинтай холбоотой дайн байлдааны үйл ажиллагаа энхийн аргаар шийдвэрлэх ёстой гэж Европын сэргээн босголт хөгжлийн банк үзэж байгаа. За тийм учраас бид Оросын холбооны улс болон Беларусь улстай хөрөнгө оруулалт санхүүгийн харилцаагаа зогсоосон. Одоогийн нөхцөл байдлыг бидний хувьд бол энэ үйл ажиллагаагаа дахин эхлүүлэх боломжийг олохгүй байна гэсэн ийм мэдээллийг өгч байна. За ер нь Европын сэргээн босголтын банк болон бусад санхүүгийн байгууллагуудыг үзэж байгаагаар энэ үйл нэлээд хүндрэх төлөвтэй байгаа нь хажиглагдаж байна. За тийм учраас олон улсын дэмжлэг Украины дэд бүтц эрчим хүчний байгууламжийг сэргээн босгох, за өвлийг найдвартай даван туулахад нь дэмжлэг үзүүлэх ийм чиглэгдсэн үйл ажиллагааг эрчимтэй явуулахаар төлөвлөж байгаа юм байна.